За өнөөдөр багш нь та бүхэндээ хичээл хийхэд нь хэрэгтэй хэд хэдэн зөвлөгөө өгөх гээд ингэж сууж байна. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд Солонгос хэлийг заагаад топик заагаад одоо 2026 болох юм бол топик заагаад 10 жил болно. За тэгээд өнгөрсөн хугацаанд сурагч нарын хичээл хийж байгаа, үг цээжилж байгаа, дүрм цээжилж байгаа гэх мэтлэн аргачлалуудыг хараад байхад ер нь бол жоохон тийм эмэг цэгцгүй, замбраагүй байдаг. Тийм болохоор яг ингэж хэрэгтэй зөвлөгөөг нь өгөх юм бол бас хэрэг болох болов уу гэсэн үгнээс энэ бичлэгийг хийж байна. За тэгэхээр та бүхэн маань Солонгос хэл, гадаад хэл сурахад нь тийм ээ нэг л уучраа олж өгөхгүй байх юм бол энэ бичлэг маань нэмэр болох байх гэж бодож байна. За хамгийн эхний ээлжинд одоо анхан шатанд хичээл хийгээд эхлэхээр дандаа мэдгүй үгнүүд тийм ээ өдөр бүр маш олон үгнүүдийг үзнэ. Тэгэхээр үгээ яаж цээжлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ тийм ээ. За үг цээжлэх нэг арга гэх юм бол дэвтэр дээрээ хамаа намаагүй бичиж аваад тийм ээ. За тэгээ одоо юу гэдгийг зөвхөн бичээд юм уу зөвхөн уншаад цээжлэхэд бас ингээд дараа нь яг шалгалтын дээр сайн сандаггүй ч юм уу тийм ээ ийм хөө байдаг штэ. За тэгэхээр гадуур явж байхдаа жишээлбэл одоо ингээд үгээд тэмдэглээд авчихна гэсэн үг. Энэ ингээд хуваацсан 4 хуваацсан байгаа юм тийм ээ. Дэвтрийнхаа цаасыг 4 хуваагаад үгээ бичиж авна. За эхний хэсэг дээр нь солонгосоор нь бичээд авсан бол дараагийн хэсэг дээр нь мэдээж монголоор нь байгаа. За эхлээд ингээд цээжлэе гэж бодъё тийм ээ. Өнөөдөр би 20 үг цээжилнэ гэдэг инган за хүн төрлөختөн южонза генетик ген гэж цээжлэе гэж бодъё. За цээжилчлээ гэж бодох юм бол өөртөө яах вэ гэхээр өөрөө өөрийгөө шалгах хэлбэр байгаа тийм ээ. За тэгэхээр ер нь бол одоо үгийг зүгээр ингээд харчаал за би энэ үгийг ингээд цээжилсэн тэгээд хараад өнгөрөх биш. Тархиндаа суулгахын тулд тархинасаа ингээд асуултыг гаргаж ирж өөрөө хариулангаа бодох хугацааг олгох юм бол илүү амархан цээжлэгдэнэ. За тэгэхээр 4 хуваасныгаа одоо энэ нэмэлттэй юм байхад ингээд тийм ээ. За ингэж жагаад харах нь шүү дээ тийм ээ. Инган гэдэг үг юу байлаа? Инган хүн төрлөختөн хүн. Южонза гэдэг нь генетик ген байсан. Сегмурагцог гэдэг нь юу вэ? Биологийн гэх мэтлэнгээр ингээд өөрөөсөө асуултыг гаргаж ирээд харна гэсэн. За тэгэнгუутаа эхний үгээ цээжилсэн байх юм бол эргэж хараад би зөв цээжилсэн байна. Энийга зөв цээжилсэн байна гэх мэтлэнгээр харна. За солонгосоор нь уушаад монголоор нь өөрөө маш зөв сайн цээжилсэн байх юм бол эсрэгээр нь бас тийм ээ. Эсрэгээр нь ингэж яагаад байх нь монголоор нь харангаа өөрийгөө солонгосоор нь хэлж чадах нь гэдгийг үзэх шүү дээ. Хүн төрлөختнийг өгдөг үлээ. Инган ингээд тийм ээ өөрөөсөө асууна гэсэн үг. За цаасаа яагаад 4 болгоцсон юм бэ гэхлээр манай солонгос хэл маань бичгийн хэлбэр нь за дээрэс нь дуудлага ярианы хэлбэрнүүд маань өөр байх тохиолдлууд их байдаг тийм ээ. Тийм болохоор одоо энийг үгийг цээжилчлээ гэхэд дараа нь яах вэ гэхлээр эхний солонгосоор бичсэн хэсгээ нугалж агаад хажуудалд нь яах вэ? Монголоор бичснийг хараад солонгосоор өөрөө бичиж үзнэ гэсэн үг. Би энэ үгийг сайн цээжилсэн байна уу тийм ээ. Миний ингээд одоо имижээр нь бас зөв цээжилсэн байна уу? Инган гэж бичгээд энэ үсэг нь хэлний зүрийн илүү үгийн илүү юу илээ гэдээ өөрөө ингээд бодоод бичиж үзэх юм шиг тийм ээ. Гэх мэтлэнгээр бичвэрээ хүртэл өөрөө шалгана гэсэн үг. За монголоор нь харангаа солонгосоор нь өөрөө бүгднийг биччихлээ гэж бодох тийм ээ. Энэ цаасаа дэлгээд өөрийгөө шалгах нь шүү дээ тийм ээ. Би энэ дээр ингэсэн байна. Энэ үсгэн дээр нь ингэж алдсан байх шүү гэх мэтлэнгээр өөрийгөө шалгах чинь. За тэгээд энэ өөрийнхөө бичснийг ингээд засаад дахиад зөв болгоно. За зөв болгосныхаа дараа тэгвэл яах юм шиг вэ? Мэдээж энэ засаа дахиж нугалж агаад одоо энэ хэсэг дээр нь би өөрөө ингээд монголоор нь харангаа солонгосоор бичсэн байгаа шүү тийм ээ. За тэгвэл солонгосоор нь хараад дахиад монголоор нь өөрөө бичиж үзэх чинь тийм ээ. Гэх мэтлэнгээр хийнэ гэсэн үг юм. Тэгэхээр гадуур явахдаа одоо анхан шатны бүхэл бүтэн зузаан намаа бариад явахгүй дэвтрээ ч гэсэндээ олон дэвтэр бариад явах юм бол хэцүү тийм ээ. Тийм болохоор ядаж нэг өдөрт нэг ингээд цаас бэлдээд дэвтэрнээсээ нэг цаас урж аваад ч юм уу тийм ээ. Кармалаад явахад бол амархан шүү дээ. Гэх мэтлэнгээр үг цээжлэх арга байгаа. За гэхдээ энэ үг цээжлэх арга маань болохоор анхан шатны хүүхдүүдэд хөвчлэн зориулсан байна. Ер нь бол шалгалтанд зориулагдсан гэж хэлж болно. Харин жишээл би ингээд бүгднийг цээжилчлээ шүү тийм ээ. Инган, южонза, сегмурагцог, писегмурагцог, хахав, кисүү гэдэг ингээд цээжилээ гэхэд дараа нь өгүүлбэрт шууд оруулах гэхээр мэдээж чадахгүй. Үг нэг нэрээр нь цээжилсэн учраас. Яг уу шалгалтын дээр ч юм уу тийм ээ унших дээр болвол ингээд энэ үг миний мэддэг үг ингээд харж магадгүй. Харин шууд ингээд яриан дээр гараад ирэнгүүт хэлж чадхаа болчихно. Би үг тэр үгийг мэднэ дээ. Энэ үгийг цээжилсэн дээ. Гэтэ яаж энийг өгүүлбэр болгож хүнтэй харилцах уу, ярих уу гэд олохоо болчихно гэсэн үг. За тэр анхан шатан дээр үгээ ингэж цээжилж хагаад цаашдаа
дунд шат руу ангашаатаа ахаад ирэхээр олон янзын дүрмнүүд үзээд, өгүүлбэрнүүд үзээд их уншаад эхэлнэ тийм ээ. Энэ үедээ яах вэ гэхлээр за цаасаа 2 хуваагаад нэг өгүүлбэрээр бичнэ. За одоо ингээд 현대사회를 일컬어 정부 시대라고 합니다 гэдэг энэ одоо өгүүлбэр бичингуудаа яах вэ гэхээр хажууд нь яг монголоор нь бичнэ. Тэгэнгүүт орчин үеийн нийгмийг мэдээллийн эрг үе гэж нэрлэдэг гэж. За тэгэнгүүт энэ дээр нь бас нөгөө дүрмнүүдээ тийм ээ 라고 합니다. 라고 합니다 гэдэг маань гэж хэлдэг. Гэдэг гэсэн утгаар хэлж байгаа учраас одоогийн нийгмийг мэдээллийн эрг үе гэж хэлдэг гэсэн утгатай болчихж байгаа гэдэг. За тэгээ үргэлжлүүлээд тийм яг ингээд их байлаа гэхэд нэг өгүүлбэрээр нь бичингээ. За энэ хэсэг дээр яагаад ийм байгаа юм болоо гэдгээ монгол орчуулганаас харангаа тийм ээ. Энэ маань ийм дүрм юм байна. Энэ хэсгийг нь ингэж орчуулагдж байгаа юм байна гэх мэтчлэнгээр харах юм бол ерөнхийдөө нөгөө нэг ширхэг үг байлаа гэхэд тийм ээ эсвэл нэг дүрм байлаа гэхэд энэ маань ямар өнгө аястайгаар явагддаг юм бэ? Ямар одоо ямар хуу хэлбэр дээр аль одоо салбар дээр ихэвчлэн ашиглагдаад байна гэдэг мэдрэмж нь бас биднэрт сууж гэсэн үг юм. Тэгээд ирэхээр дараа нь ингээ харангууд нэр тийштэй гэдэг тийм ээ. За цээжилчтэй гэж бодоход ерөнхийдөө бүтнээр нь ингээд мэдчихлээ гэж бодоход дахиад өөрийгөө шалгах юм шүү дээ тийм ээ. 현대사회를 일컬어 정부 시대라고 합니다. орчин үеийн нийгмийг мэдээллийн эрг үе гэж нэрлэдэг. 우리가 살고 있는 이 시대는 우주를 탐사할 정도로 을 정도로 гэж юу лээ? тэтгэх хэмжээний гэсэн байсан шүү дээ. Тэгэхээр бидний одоо амьдарч байгаа энэ үе болохоор огторгүйг судлах хэмжээний гэмээр 과학과 기술이 매우 발달했는데 신체적 ухаан болон 기술, техник, технологи 발달했는데 энэ дүрм юу вэ? хөгжсөн боловч 왜 과학의 시대나 기술의 시대라고 하지 않고 энэ дэр наан юу байлаа? яагаад шинжлэх ухааны эрен үе эсвэл технологийн эрен үе гэж хэлэхгүйгээр 굳이 정보의 시대라고 부르는 걸까? 굳이 заавал яагаад мэдээллийн өрийн үе гэж хэлж байгаа юм болоо гэх мэтлэнгээр ингэж цээжлэн гэсэн үг. За дараа нь мэдээж мэддэг болчих юм бол монголоор нь харангаа би өөрөө энийг солонгосоор хэлж чадах нь гэдгийг үзэх нь шүү тийм ээ. одоогийн нийгмийг мэдээллийн эрен үе гэж нэрлэдэг болсон 현대사회를 일컬어 정보의 시대라고 합니다. бидний амьдарч буй энэ эрен үеийн сансар огторгыг судлах хэмжээнд шинжлэх ухаан технологи асар их хөгжсөн хэрэг. 우리가 살고 있는 이 시대는 우주를 탐사할 정도로 хэмжээнд хэр хэмжээ гэхээр 을 정도로 гэж хэлсэн шүү дээ. санчлаа. Гэнгуйта шинжлэх ухааны үг үлээ 과학, техник, технологи, 기술 их асар их хөгжсөн гэсэн мэт 발달했어. хөгжсөн хэрнэ гэсэн мэт эндээ гэдэг дүрм байсан шүү дээ. Гэх мэтчлэнгээр ингээд агуулгаар нь утгаар нь бас хичээлээ хийнэ гэсэн үг юм. За тэгэхээр унших дасгал жишээлбэл ингээд хийлээ гэхэд тийм ээ. унших дасгалаа хийж явахдаа нэг үгээр нь харахаар мэдээд байгаа мөртлөөсөө монголоороо ингээд бүтэн өгүүлбэрээр нь яг тэрний ингээд урсгалыг нь өнгө аясаар нь ойлгож чадахгүй байна гэх юм бол бас шууд өгүүлбэрээр нь багцаар нь бүтнээр нь ингэж хичээл хийх арга бас байна. За тэгээд хичээлээ зааж авах явцад сурагч нар маань ингээд дэвтэр гаргаж ирээд тэмдэглэл хийдэг тийм ээ. За тэгээд тэмдэглэлийг нь ингээд гаднаас нь ингээд хараад явгангууд ямар хуу зүйлс ажиглагддаг вэ гэхээр ерөнхийдөө дийлэнх нь жоохон замбраагүй тэмдэглэл хийгээд байдаг. Дараа нь баг тэр өөрийнхөө тэмдэглэл хийсэн дэвтрийг хараад энэ яг юу тэмдэглээд хаана юуг нь бичээд авчихсан юм бэ гэд ойлгохооргүйгээр тэмдэглэл хийсэн байдаг. За тэгээд жишээлбэл тийм ээ багш нь одоо хичээл зааж байхдаа энэ дүрм юу вэ? Энийг өмнөх хичээл дээр заасан штэ. За манайхан дэвтэрнээсээ хайгаарай гингод өөртөө тэмдэглэж авсан өөрсдийнх нь дэвтэр мөртлөөсөө хаана юу тэмдэглэж авснаа мэдэхгүй ингээд. За хайгаад олчих. Энэ болохоор өмнөх хичээл дээр хэлж өгсөн үг байна. За гаргаад ир гэдэг юм уу тэгээд утгаа олохгүй байдаг. Тийм болохоор бид нарт бас юу хэрэгтэй вэ гэхлээр тэмдэглэл хийх аргачлал бас маш чухал болоод байна. Солонгос хүүхдүүд маань ер нь бол хичээлийг жинхэнэ утгаар нь хийдэг. Тийм ээ. За тэгэхээр ингээд гадаад хэлний хичээл юм уу, нийгмийн хичээл юм уу, биологи хичээл юм уу гэх мэтчлэнгээр өөрсдийнх нь тэр тэмдэглэл хийх арга нь ч гэсэндээ байдаг. За тэр дундаас багш нь өнөөдөр нэг тэмдэглэл хийх аргыг бас та нартай танилцуулах гэж байгаа. За тэгэхээр дэвтрээ тийм ээ. Одоо дэвтрийнхаа хаан чамаагүй юу ч хамаагүй тэмдэглэж аваад байх юм бол дараа нь хараад ойлгохгүй гэртээ хараад хичээлээ хийхэд дахиад бас ойлгохгүй шүү дээ. За тийм болохоор ямар ч гэсэн ингээд дэвтрээ цаасаа хуваачлаа гэхэд тийм ээ. Гарчгаа энэ дээр бичээд за өнөөдөр 12 сарын 7-ны өдөр энэ хичээлийн гарчиг маань энэ байсан гэж бодоход за энэ дээр нь одоо өнөөдөр гарч ирж байгаа миний мэдгүй шинэ үгнүүд тийм ээ. Эсвэл одоо өөр юу байдгийг хэрэгтэй зүйлсүүдэд түлхүүр үгнүүдээ энэ дээр тэмдэглэж авна.
За ерөнхий тэмдэглэгийн том хэсгээр нь хийнэ гэж ойлгож болж байна. За доод хэсэг нь юу юм бэ гэхлээр хураангуйлал, товчлол байгаа. Тэгэхээр өнөөдрийн хичээл дээр за мэдгүй өнөөдөр яг нэг ингээд тэмдэглэж аваалах юм тийм ээ. Дараа нь өөрөө тойл бичнээс хайгаад олоод цээжлэн гэж бодоод тийм ээ. Бүгднийг тэмдэглэж авах юм бол ингээд ойлгохдохгүй шүү дээ. За тэгэнгүүтээ тэмдэглэл багш нь одоо ийм дүрм ингэж заасан, тэгж заасан гэдэг юм байлаа гэхэд доор нь хураангуй товчлол гэдэг маань өнөөдрийн хичээлээ өөрөө би нэг 2-3 өгүүлбэр дотор яаж товчилж бичиж болох вэ тийм ээ. Өөрөө тархин дотроо энийгээ цэгцлэнэ гэсэн үг. Өөрөө тархиа ажиллуулад цэгцлээд сурчих юм бол товчлоо бичих нь шүү тийм. За өнөөдөр ийм дүрм үзсэн. Өмнөх хичээлийн энэ дүрмээс ялгаа нь юм байсан. Энэ дээр анхаарах хэрэгтэй. Энэ дүрмийн анаас зөвхөн ийм юм орж ирнэ. Гэх мэтлэнгээр ингэ товчлоо тэмдэглэж гэсэн үг. За тэглээ гэхэд яах вэ гэхээр хичээл тараад гэртээ хараад унтахынхаа өмнө хичээлээ хийгээд харангууд хаам намаагүй ингээд энэ тэт тэмдэглэл хийсэн зүйлийг харахаас илүүтэйгээр зөвхөн яах нь энэ товчлол хураангуйсан хэсгээ уншаал унтахад баг ингээ ойлгомжтой болчих тийм ээ. За тэгэхээр яах нь өнөөдрийнхөө шинэ өгнүүдийг энэ дээр тэмдэглээд авсан байх юм бол өнөөдөр ийм өгнүүдийг би мэдэхгүй байсан гэдгээ ерөнхийд нь нэг хараад өнөөдрийн хичээл дээр хамгийн чухал зүйл бол эдгээр зүйлс байсан гэдэг товчлоо уншичаад унтах юм бол толгой дотор цэгцлэгдчихнэ гэсэн үг ээ. За тэгэхээр нэмэртэй байгаа гэж найдаж байна. За тэгээд бас дээрэс нь одоо үгээ цэжлэхдээ бид нар яах вэ гэхлээр тархиа яаж ажиллуулах юм бэ тийм ээ. Үгээ яаж цэжлэх юм бэ гэдэг чинь монголоор бид нар ингээд бичиж байгаад нэг буруу биччихээр нэг буруу юм шиг харагдаад идэг те. Ингээ харангуут биш байна даа гэд харагдаг шүү те. Тэр мань бид нар яаж мэдээд байгаа юм бэ гэхлээр бүр ингээд энэ үсгийн ханаас энэ үсэг орно орохгүй гэдгээр нь биш. Ерөнхийд нь ингээ имижээр нь зэжилсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт генетик одоо ээ гэдэг илүү гэдэг бичингүүт нэг л биш харагдаад ирсэн тийм ээ. Тийм болохоор имижээр нь зэжилсэн байна. За тэгэхээр энийг яагаад яриад байна гэхээр үг цэжлэхдээ аль болох ашиглаж болох хэрэгтнүүдээ ашиглаж болох мэдрэхүүнүүдээ бүгднийг нь ашиглах хэрэгтэй гэсэн. Гараараа бичиж байгаа тийм ээ. Инган хүн төрлөختөн гэж. Гэхдээ зүгээр бичиж цэжлэх юм бол дараа нь тэр үгийг сонсоод чихэн танихгүй. Миний сонсоогүй үг шүү дээ. За тэгэхээр яах вэ гэхээр дуудлага хэлнэ. Инган хүн төрлөختөн хүн гэдэг. Миний хэлж байгаа дуудлага маань би өөрөө их хэлэх тусмаа миний дуудлага сайн болно тийм ээ. Дараа нь ярьж чадна шүү дээ. Гэнэт ингээд инган гэдэг үгийг хэлж чадхаар болчихно гэсэн. Нэг ч удаа хэлж үзээгүй бол дахиад хэлж чадахгүй тийм. Би өөр тэр үгийг мэднэ гэхдээ дуудлага нь сайн мэдгүй байна гэх тийм. Яг адилхан гэсэн. За тэгээ өөрөө хэлэнгууд миний хэлж байгаа үгийг миний чиг сонсож байгаа шүү дээ тийм ээ. Тийм болохоор инган гэж цэжлээд арангууд дараа нь сонсголын шалгалтын дээр юм уу эсвэл харилцан яриан дээр тэр үг миний чихний хажуугаар өнгөрөхөд миний чих шууд тарина гэсэн. Миний мэддэг үг ээ гэж игээд тийм ээ. За тэгэхээр үгээ ингэж бичиж цэжлдэг хүмүүс заавал унших нь байна. Тэр уншиж байгаа дуудлага тод сайн хэлхийг хичээх нь байна. Тэр нь өөрөө чихэнд нь бас орох нь байна тийм ээ. За тэгэхээр одоо аль болох ашиглаж болох чихээ дуудлага нүдэрээ бас харж байгаа, гараараа бас бичиж байгаа гэх мэтлэнгээр зэрэг ажиллуулах юм бол ой тогтолт маань сайн орноо. За тэгээ өдөрт ингээд нэг 20 шиг үг цэжилчлээ гэж бодоход энэ маань биш тийм ээ. Ер нь бол богино хугацааны ой санамжинд ингээд хадгалагдчихна. Өнөөдөр би цэжлээ маргааш шалгалт өгөхдөө маш сайн хийж чадна. Таньдаг өгнөд ингээд тийм ээ. Гэтэл дараа нь 1 сарын дараа 2 сарын дараа харангууд тэрийг танихгүй байх магадaltaй. Тэгэхээр бид нар яах вэ гэхлээр богино хугацааны ой санамжаа бид нар урт хугацааны ой санамж болгохын тулд эднэрийг өнөөдөр би цэжилсэн гээд ураад хайчих биш тавьчихна. 7 хоногийн дараа дахиад нэг сэргийж харна гэсэн үг. Өнөөдөр би энэ 20 үгийг цэжлэхийн тулд бүтэн өдрийг зарцуулсан бол 7 хоногийн дараа би харахаараа 30 минут хараад дахиад сэргээчихнэ гэсэн үг. Нэр ийм үнэт байсан шүү дээ. Ингээд ойр ойрхон дахин давтамжтайгаар хараад ирэхээр бидний тархинд яах нь богино хугацааны ой санамжид суудсан байсан энэ шинэ үнэт маань урт хугацааны ой санамж болоод үлдчихээр дахиад мартагдахгүйгээр цэжлэгдэнэ гэсэн үг болчихж байгаа юм. Амархан маасаа тийм ээ. За тэгэхээр үг цэжлэх арга, одоо тэмдэглэл хийх арга тийм ээ. Эсвэл одоо тухайн үг дүрмийг ямар одоо нөхцөлд, ямар одоо салбарууд дээр хвчлэн ашиглаад байна гэдгийг мэдэж авахын тулд ингэж тэмдэглэл хийх аргууд байдаг байгаа. Гэдгийг танилцуулгаар энэ бичлэгийг эхлүүлсэн байгаа. Хэрэгтэй байсан гэж найдаж байна. Дараа нь дахиад багш нь хичээлээ хийхэд гадаад хэлээ сурахад ялангуяа солонгос хэл топико бэлтгэхэд ямархуу зүйлсийг бас
нэмэлтээр ашиглаад ямар хичээл хийх аргуудыг ашиглах юм бол илүү үр дүнтэй байх талаар бас танилцуулж өгье. За баяртай. Аньян.